Сайн байцгаана уу? Хамтдаа залбирцгаая. Ариун нэгүүлсэнгүй, инэрэнгүй бидний Бурхан Аава. Алдаа зөрчил гимнүгэл дундаа амьдарч байсан биднийг аварч өгөн Бурханы ариун хүүхдүүд болгон бидний хүн нэг бүрийг бий болсон сүм чуулгандаа байлгаж түүн дотор Бурханд үйлчлэн үгнээс суралцсан дуулууртайгаар амьдрах ерөөлийг өгсөн нэгүсэлд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Өнөөдөр эзний тусаар аврагдсан итгэгч нар нэг газарт цуглан эзний үгээр дамжуулан ариун нөхөрлөл хуваалцах боломжийг өгсөнд талархаж байна. Энэ цагаараа дамжуулан Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг сургаж бидний амьдралыг дуулуурын замаар явхад минь үгээрээ хүч чадал, эр зоригийг өгөөрэй гэж гуйж байна. Бидний дундах өвчтөе нэгнийг эдгэн өгч янз бүрийн зовлон бэрхшээл, зорилт дунд байгаа хүмүүсийг эзэн та нэг бүрчлэн мэдэх учраас ямар ч нөхцөлд байсан хүчийг өгч алдаа гаргалгүй эзэнд илүү найдаж цаашдаа ариун хотыг чиглээд урагшлахад туслаарай хэмээн чин сэтгэлээс гуйж байна. Энэ цагт цугларалтын газарт сайн мэдээний үг тунхаглагдаж байгаа билээ. Энэ удаагийн семинарт оролцсон алдагдсан бүхий сүнснүүдийг өрөвдөн инэрч нэгт сүнс алдагдалгүй бүгд авралын нэгүслийг өмсөхт нь туслаарай. Үгийг дамжуулж буй мөн зөвлөгөө өгч буй пастор нэг бүртээ хамт байж цагт нь тохирсон үгийг өгч мэрэгэн ухааныг өгөөд эр зоригтойгоор сайн мэдээний үгийг тунхаглахт нь туслаарай. Мөн хөдлөмөрлөж зүтгэж байгаа үйлчилж буй хүмүүсийн гартай хамт байна. Сайн дурын сэтгэлээр мөн баяр хөөртэйгээр сайн мэдээнд хүчээ нэгтгэхэд оролцож нэгдэн сайныг гүйцэлдүүлэхэд нь туслаарай. Нэгүүлсэнгүй семинар, аюулгүй семинар болгон өгч дуусах үед магтаал ба алдрыг Бурхан танд өргөөд буцахад туслаарай. Орон даяар эзний нэрээр цугладаг бүхий л газарт хамт байгаарай. Гадаадад хүнд бэрхшээл дунд сайн мэдээ тараагчаар очисон байгаа бүхий л гэр бүлүүдэд тусалж мөн ахан дүүс нартайгаа хамт Бурханд илүү найдан сайн мэдээг хүчтэй тараан тэр дунд хамт байж хэцүү бэрхшээлээ даван гарахт нь туслаарай. Энэ бүхий л цагийг эзэнд даатгаж байна. Бидний сүнсийг аварч өгсөн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дууны багаас дуулах болно. Time so
За, магтандууны багтаа баярлалаа. Библиэс Исая 22-оос харцгаая. 22-ийн 15 байна. Исая 22-ийн 15 дугаар ишлэл. Араваас 25 хүртэл би уншия. Түг түмдийн бурхан эзэн ийхүү айлдав. Бос ордны даамал болох Нэрав Шемнаруу очигтун. Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш завчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан завчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх ирэх чамд хэн өгсөн бэ? Үзэгтун хүн чамайг эзэн хол чулуудах гэж байна. Тэр чамайг чанга базна, чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн өргөн уудам газар руу шиднэ. Тэнд чи үхэн. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи эзнийхээ гэрийн ичхүүр болно. Би чамайг албанаас чинь буулгана. Чамайг байр сууриас чинь доош татна. Тэр өдөр би Хилкиягийн хүү зарц Илиакимаа дуудана. Би түүнийг чиний дээлээр хувцлаж, чиний бүсээр бүслэн, чиний эрх мэдлийг түүний гарт хариуцуулна. Тэрээр Иерусалимийн оршин суугчид Юдагийн гэрийн эцэг болно. Би мөрөн дээр нь Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хинч үл хаана, түүнийг хаахад хинч эснэ. Би түүнийг хатуу газарт газ шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнти болно гэж хэл. Эцгийнх нь бүх алдар хүнд түүн дээр өгөгдөн. Үр хойч буюу аягнаас ваар сав хүртлэх жижиг савнж бүгдээрээ түүний дээр өлгөөгдөн. Түг түмдийн эзний тунхагсан ёсоор хатуу газарт хатсан гацыг зайлуулах өдөр ирнэ. Тэр хугарч унахад дээр нь үлгөгдсөн ачаач тасарна гэж эзэн айлдсан билээ. За энэ хүртэл байна. Өнөөдөр Шемна ба Илиакимаас авах Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвүүдийн сургамж гэсэн сэдвээр үгээс дамжуулах болно. Миний орж байсан сургаал дундаас хамгийн урт сэдэв байгаа. Энийг бүгдийг нь бичгүү яах вэ гэж бодож байгаад дамжуулах гэж байгаа утга агуулга нь бүгд багтсан сэдэв өгөх гээд урт сэдэв болгосон чинь тогтооход жоохон төвхтэй юм болчихоо да гэж бодогдож байна. Товчлоод Шемна ба Илиакимаас авах нэрвүүдийн сургамж гээд богинохон дотоосон ч болно. Гол ишлэлдэр 2 хүн гарч байгаа нь 15 дугаар ишлэлдэр Шемна гэж хүн гарч байгаа. Хоошоо нь алгасаад 20 дугаар ишлэлдэр харвал Илиаким гарч байгаа. Энэ 2 хүн өмнөд Юдагийн 13 дахь хаан Хизкиягийн үед улсын сан хөмргийг хариуцж байсан өндөр албан тушаалтай хариуцагч нар юм. Энэ 2 хүн өөрт нь өгөгдсөн авьяас чадвар дааж авсан үүргээ тус тус өөр зорилгоор хэрэгэлсэн байна. Шемна бол өөрт өгөгдсөн авьяас чадвар үүргээ өөрийнхөө төлөө хэрэглээд түүнийхээ үр дүнд эзнийхээ гэрт ичхүүр болсон. Эцэст нь албан тушаалаасаа хөөгдөн дорд болсон. Бурхны шүүлтийг авч амьдрал нь нүд халтрам үхлээр төгсдөг. Гэхдээ Илиаким бол яг адилхан авьяас чадвар үүрэг алба авсан ч түүнийг Давид хааны гэрийн алдрын төлөө хэрэглэж тэр ажлаа итгэмжтэйгээр сайн авч явсан. Үүний үр дүнд олон хүмүүст сайн нөлөөллийг үзүүлж өөрөө ч бас алдаршуулгацсан.
Аврагдсан бид ч хүн Бурхны гэрт Бурхны юмсыг хариуцж авсан нэрвүүд юм. Энийг хавчуургаараа тогтоогоод 1-р Петр 4-ийн 10-ыг хайцгаая. 1-р Петр 4-ийн 10 байна. Нэгдүгээр Петр 4-ийн 10. Хамт уншицгаая. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвүүд шиг үйлчил. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ. Хүлээн авсан. Тэнгэрт байгаа нарнаас гэрэл газар руу тусч байдаг. Тэнгэрээс газар руу бороо орж байдаг. Яг үүнтэй адил бидэнд байгаа бүх зүйл үнэндээ дээр оршиж Бурханаас өгөгдсөн зүйл бөгөөд бид хүлээн авсан байх нэ. Бидэнд байгаа зүйлсээс Бурханаас аваагүй зүйл гэж ганц ч байхгүй. Тиймээс 1-р Коринт 4-ийн 7 дээр чамд байгаа бүхнийг чи хүлээж аваагүй гэж юу? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхан вэ гэж хэлсэн. Бидэнд байгаа бүхий л зүйл Бурханаас хүлээн авсан зүйл юм. Надад байгаа итгэлч Бурханаас хүлээн авсан. Би деважинд очих зөвхт байдалч Бурханаас хүлээн авсан зүйл. Мөн Бурханы ам, мөнхийн аминч бид нар Бурханаас хүлээн авсан зүйл юм аа. Бас энэ бие сэтгэлч Бурханаас хүлээн авсан зүйл. Энэ бие маань эрүүл сарвал байна гэвэл энэ эрүүл мэндийг ч Бурханаас хүлээн авсан. Надад байгаа бүхий л цаг хугацаа Бурханаас хүлээн авсан зүйл. Надад эд хөрөнгө байгаа бол тэр эд хөрөнгө ч Бурханаас л хүлээн авсан зүйл юм. Мөн чуулган дотор миний авсан үүрэг алавч Бурханаас хүлээн авсан хэрэг. Надад байгаа бүхий л зүйлийг бүгдийг нь Бурханаас авсан гэдэг нь эргэлзээгүй. Миний гэр бүлч Бурханаас хүлээн авсан, надад байгаа үр хүүхэд ч Бурханаас өгсөн үр хүүхэд юм. Ийм утгаар Бурханы олон төрлийн нэгүслийн нэрвүүд ингэж хэлэх боломжтой. Аврагдсан бүхий л хүмүүс Бурханаас бүгд хүлээн авсан учраас Бурханы олон төрлийн нэгүслийн нэрвүүд юм аа. Гэхдээ яагаад сайн нэрвүүд гэж хэлсэн бэ гэхээр аврагдсан хүмүүс бол нэрв мөн. Гэхдээ түүнийг сайн хэрэглээд эзний алдрын төлөө хэрэглэх үе гэж байдаг. Гэтэл өөрийнхөө төлөө хүртэл хэрэглэх үе байна. Өөрийнхөө төлөө хэрэгжилж байна гэвэл энэ нэрв нэг хорон муу нэрв бахна. Түүнийг эзнийхээ алдрын төлөө хэрэгжилж байвал сайн нэрв байх болно. Тиймээс Бурханы олон төрлийн нэгүслийн хорон муу нэрв биш, сайн нэрв адил бие биедээ үйлчил гэж хэлсэн байгаа. 1-р Петр 4-ийн 10 дугаар ишлэлээр Шемна ба Илиакимыг тусгаж харах юм бол Шемна нь хорон муу нэрв байгаа юм. Илиаким бол сайн нэрв. За аврагдсан хүмүүс Илиаким шиг сайн нэрвийн хуваар одоо амьдарч байгаа юу? Аль эсвэл Шемна шиг хорон муу нэрвийн амьдралаар амьдарч байна уу? Ганц өдрөж болтгоо үнийг гүн гүнзгий бодож үзэх хэрэгтэй. Бид нар гарцаагүй Илиаким шиг сайн нэрвийн амьдралаар амьдарч тиймхүү явсаар эзний өмнө очих ёстой. Бурхан биднээс үүнийг хүсэж бас бидэнд ингэж хийх мэрэгэн ухааныг ч хүч чадлыг ч бас чадварыг нь ч үргэлж өгөх болно. Библийн Исая 22 дугаар бүлэг рүүгээ эргэж очицгоё. Энэ Шемна болон Илиакимийн амьдарч байсан цаг үеийг ямар цаг үе байсан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Исая 22-ийн 5 байгаа. 5 байна.
Үзэгдлийн хүндид болох үе мэн самуун суурил төвөний өдөр түг түмдийн бурхан эзэнд бие тул хэрэм нурж хашгираан уулсад нүргэлнэ. Тэрэгнүүд ба мөртнүүдийн хамт ялаам саадгаа авч кир бамбайга ил гаргав. Шилмэл хүндийнүүд чинь тэргээр дүүрч мөртнүүд үүд хаалган дээр жагсжээ. Тэр Юдагийн халхавчийг зайлуулсан. Тэр өдөр чи ойт ордон дахь зэвсгээ харсан. Давидын хотын цөмөрхий тоймгүй байгааг харж та нар доод цөөрмийн усыг хураажээ. Та нар бас Иерусалимийн байшинг тоолж хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураажээ. Хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан ч үүнийг хийсэн нэгнийг та нар үл ажиж үүний төлөвлөсөн нэгнийг ис анхаарчээ. Бурхан өмнөд Юда завхарлын замаар явсных нь улмаас эргэн тойрных нь олон дайснуудыг босгоод тэгээд өмнөд Юда руу довтлон өмнөд Юдагийн хотуудыг нь бүгдийг нь эзлэн аваад одоо болохоор Иерусалимыг бүслээд ийм нөхцөл байдалтай орчихсон байгаа. Хөндийн тэргээр дүүр ингэсэн морьтнууд нь хотын хаалган дээр жагсаж байгаа гэж хэлж байгаа. Израилийн ард түмэн энэ хугацаанд нүд нь хаагдчихсан. Дайн болоод байхад хүртэл энэ зүйлийг гүн гүнзгий бодож үзээгүй байгаа. Бурхан энэ хүмүүсийн нүдийг нь дайнаар дамжуулан нээж өгөөд энэ дайны өмнө хүмүүс одоо л нэг өөрсдийгөө их хүнд байдалд байгаа гэдгийг мэдээд энэ үеэс ахуулаад ойд ордон дахь зэвсгээ харсан. Тэгээд тэргээ зэвсгээ бэлдсэн. Тэгээд Давидын хотын ханыг харсан чинь хан нь нурсан цөмөрсөн газрууд олон байсан. Тиймээс бүр гэр байшингаа буулгаад хотын ханыг сэргээн босгох засварын ажилд хийдэг. Дайнд ус их хэрэгтэй байдаг учраас ус авах гэж усан сан хүртэл барьж байгуулсан. Дайнаас урдж өмнөд Юдагийн хүмүүс санд минь дайнд хэрэгтэй олон зүйлийг бэлтэж эхэлсэн байна. Гэтэл хамгийн том асуудал нь тэр бүх зүйлийг хийж удирдах байсан Бурхныг хүндэтгээчгүй, Бурханууд хараачгүй байна. Тиймээс Исая 22-ын 11-ийн дундуур нь ингэж гарч байгаа. Үүнийг хийсэн нэгнийг та нар үл ажиж, үнэрт үүнийг төлөвлөсөн нэгнийг ис анхаарчээ. Дайнд хэрэгтэй маш олон зүйлийг бэлдээд байгаа мөртлөө хамгийн их итгэн найдах ёстой Бурхандаа найдаг байна. Тэгээд бүр энэ дайны аюулд сүүрлийн өмнө Израильчууд ирчихсэн байгаа мөртлөө зугаацсан зингэж байсан гэж 12 дээр тэр өдөр түг түмдийн Бурхан эзэн маань таар нөмрөн үсээ гусаж гашуудан уйл гэж дуудсан боловч харин та нар зугаа цингэл баяр хөөр болж үхэр нядалж хонь алж мах идэж дар сууж маргааш үхэх юм чин идэж ууцгаая гисгээсэн. 14-ийг нь хамт уншъя. Тиймээс түг түмдийн эзэн өөрийгөө чихэнд минь илчлээч. Та нарыг үхтэл энэ хилэнц үнэхээр уучлагдахгүй гэж түг түмдийн Бурхан эзэн айлдав. Улс орных нь хувь заяа хутганы ирэн дээр байгаа юм шиг ийм хэцүү цаг үе болсон. Тиймээс Бурхан Израилийн ард түмэнд тушаасан байгаа. Гимшиж эргэцгээгээд. Гэтэл Израилийн ард түмнүүд гимших ёстой байсан тэр үедээ яг бодтоор Бурхан өөрсдийнх нь амьдралыг сэргэж харахгүй байна. Үхэр нядалж, хонь алж, мах идэж, дар сууж бүр эсэргээрээ зугаатан цэнгэцгээж байсан байгаа. Маргааш үхэх юм чинь идэж ууцгаая. Угаасаа хүн ганц удаа үхнэ. За мөн одоо дайны өмнө
Юдагийн бүхий л хотууд эзлэгдээд Иерусалим бүслэгдчихсэн байгаа юм. Иерусалим үүнийг нь эсэргүүцэх ямарч хүч чадал байхгүй юм чинь. Угаасаа л үхэх юм чинь. Үхэхээс өмнө идэж ууй хөгжилдэй гэсэн байна. Бурхан энэ хүмүүст хэлэхдээ та нарыг үхтэл энэ хилэн зүнхээр уучлагдахгүй. Энэ юу гэсэн үг вэ? Гим нүглээ шийдвэрлээд үхэж ижил там руу явахгүй. Үхтэл уучлагдахгүй гэсэн нь үхсний дараа мөнхийн шийтгэл байгаа гэдгийг анхааруулж байгаа юм. Улс орн нь маш том аюулын өмнө ирчихсэн байна. Мөн тэр аюулын өмнө байгаа мөртлөө Израилийн ард түмэн өөрийн ухаантай байж чадахгүй. Бүр эсэргээр үхэх юм чинь идэж ууцгаая, хөгжилдөцгөөе гэсэн ийм амьдралын хэв маягтайгаар амьдарч байсан. Энэ цаг үед тэр улсын хамгийн аюултай нөхцөлд чухал хариуцлагыг хүлээж авсан хоёр хүн бол Шемна болон Илиаким бахан. Энэ Шемна, Илиаким хоёр улсынхаа аюултай энэ үед нь чухал хариуцлагыг үүссэн байна. Энийг бүгдээрээ тогтоогоод Исая 36-аас харъя. Исая 36 1-3 хүртэл байна. Хизкия хааны 14-р онд Ассирийн хаан Сеннахериб Юдагийн бүх бэхлэгдсэн хотыг довтлон ирж эзлэн авав. Ассирийн хаан Лахишаас Иерусалимд Хизкия хаан руу Рабшакийг их цэргийн хамт илгээв. Тэрээр угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 3-ыг нь хамт уншийе. Тэгэхэд Хилкиагийн хүү өргөөний дамал Илиаким, гүү Шемна, Асафийн хүү хэрэг хөтлөгч Йоанар түүн дээр гарч очив. Энэ Илиаким болон Шемнагийн хоёр хүн бол Сеннахериб Рабшакигаар удирдуулсан 185,000 их цэргийг Иерусалимыг бүслээд дайрах үед Хизкия хааны хилэлцээ хийхээр илгээсэн 3 элчийнх нь 2 хүн юм аа. Илиаким ба Шемна. За мөн Йоаб байна. Тэр энэ 3 хүнийг элч төлөөлөгчөөр явуулсан. Тэр дунд нь энэ 2 хүн багтсан байдаг. За 37-гийн 1-2 байна. 37 дугаар бүлгийн 1-2. Хизкия хаан үүнийг сонсмогц хувцсаа урж таар нөмрөн эзний өргөөнд оров. Тэрээр ордны даамал Илиаким, гүүж Шемнаг тахилч нарын ахмадуудын хамт таар нөмөргөн Амозын хүү иш үзүүлэгч Исаяд илгээв. Ассирийн их цэргийг дагуулan ирсэн Рабшаке Израилийг доромжилж, Бурхныг ихээр доромжилдог. Урд нь 34 дугаар бүлгийн 18-аас 20 дээр гарч байгаа агуулгыг харуул. Улс үндэстнүүдийн бурхтын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? Эдгээр газар нутгийн бурхтад дотроос миний гараас өөрийгөө аварсан ямар бурхан байна вэ? Эзэн хүртэл энэ Иерусалимыг аварж өгч хамгаалж чадахгүй бурхныг үл томсорсон, доромжилсан байна. Хизкия Бурхны ингэж нэр нь доромжлогдсон гутагдж байгаа ийм цаг үед өөрийнхөө хувцсыг ураад за мөн тааран өмсгөл өмссөн. Ордны даамал Илиаким бас Шемна за мөн ахмадуудыг дуудаад тааран өмсгөл өмсгдөг. Тэгээд Бурхны тусламжийг дуудахын тулд ордны даамал Илиаким болон Шемнаг ахмадуудын хамт Исая иш үзүүлэгч рүү илгээсэн байна. Энэ Исая иш үзүүлэгч рүү илгээсэн хүмүүсийн дунд ч Шемна болон Илиаким хоёр орсон байгаа юм. Улс нь аюултай байгаа энэ цаг үед улсынхаа их том хариуцлагыг хүлээсэн өндөр албан тушаалтай хоёр хүн байгаа. Тэгвэл бид нар ч гэсэн ялгаагүй байна. Бид нар хожим сүрэх хотод амьдарч байгаа.
Бурхан Даниэл 9-р бүлэг дээр харах юм бол 1-7 хоногийн турш олон хүнтэй бат гэрээ байгуулна гэж хэлсэн байна. Одоо ойрох дорнодод Израиль ба Арабын хооронд олон үемэн самун замбраагүй байдал байгаа нь үнэн ч гэсэн нэгэн өдөр Израиль ба Арабын хооронд 1-7 хоног 7 жил инх тайвны гэрээ гарын үсэг зурх болно гэсэн. Түүнээс авахлаа 7 жилийн зовлон эхлээд энэ 7 жилийн зовлон нь урд өмнө ч байгаагүй, хоошигч байхгүй энэ газар дээр хамгийн аимшигтай зовлонгийн үе байх болно. Энэ зовлон эхлэхээс өмнө 7 жилийн тэр инх тайван эхлэхээс өмнө Есүс дахин ирэх болно. Бид нар эзнийг ирвэл алдрын дунд дахин имлаад гайхалтай тэр улс руу өргөгдөөд явах болно. Илиаким тамун Шемна улсынхаа аюултай энэ цаг үед маш өндөр хариуцлагыг үүрж байсантай адилхан бид нар ч энэ зовлонгийн яг өмнө Бурхны гэрт Бурхны зүйлсийг хүлээн авсан, дааж авсан нэрвууд юм аа. Бид нар ч гэсэн яг л адилхан байр суурьнд байгаа гэж хэлж болно. Энд Шемна болон Илиакимаар дамжуулан сургамж авах зүйл байгаа. Исая 22 руу эргээд очие. Исая 22. Исая 22-ийн 15 дугаар ишлэл байна. Хамт уншия. Төг төмдийн Бурхан эзэн ийхүү айлдав. Бос ордны даамал болох Неров Шемна руу очих тун. Энд Шемнагийн тухай Неров гэж хэлсэн. Бас ордны даамал Шемна гэж хэлж байгаа. Неров гэдэг нь улсын бүхий сан хүмргийг хариуцдаг хүн. Нэгэсэндээ сангийн төлөөлөгч гэж хэлж болно. Мөн ордны даамал гэдэг нь ордны төлөөлөгч, хааны ордны бүх зүйлийг хариуцдаг хүн юм аа. Тиймээс сангийн төлөөлөгч ба ордны төлөөлөгчийн үргийг дааж авсан хамгийн өндөр эрх мэдэлтэй гэсэн үг. Орчин үеийнхээр хэлбэл ерөнхий сайдтай адилхан байр суурь юм аа. Ерөнхий сайд ба ерөнхийлөгчийн тамгын газрын даргын алба үнийг хавсарган гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. Шемна энэ байр суурь хүртэл дэвшсэн байгаа. Энэ байр суурь руу дэвшсэн байгаа гэдэг нь нэг талаар харуул санамсаргүй бол биш ээ. Тийм зүйл ерөөсөө биш бахна. Шемна ийм өндөр байр суурьнд байна гэдэг нь түүнд бусад хүмүүстэй харьцуулах юм бол хамаагүй илүү гоцгойд чадвар байгаа гэдгийг харуулж байгаа юм. Санамсаргүйгээр болсон зүйл ерөөсөө биш ээ. За мөн Ассирийн их цэрэг хурж ирээд дайран орж ирсэн. Хизкия хаан улсынхаа энэ аюултай цаг үед нь хилэлцээр хийх элч нарыг явуулахдаа тэр дунд бас энэ Шемна орсон байгаа юм. Тэгэхээр тэр чинээгээр их чадвартай, хүч чадалтай хүн гэдгийг бид нар бодох боломжтой байна. Түүнд үнэхээр онцгой чадвар байсан учраас сангийн төлөөлөгч, ордны төлөөлөгч ийм өндөр байр суурь бас ийм эрхэм үүрэг албыг олж авсан байна. 1953 онд Иерусалимд археологийн малтлах хийж байгаад одоогоос 70 жилийн өмнө нэг хөшөө дурсгалын зүйл гарч ирсэн. Манай нэг 700-аад оны Хизкия хааны үеийн хөшөө гарч ирсэн байгаа. Тэр хөшөөн дээр ийм зүйл бичээстэй байсан байгаа. Ордны дээр байгч ганц хүн Шибаниах уу? Ордны дээр байгч ганц хүн Шибаниах уу? Шибаниах уу гэдэг нь Шемна болон Йохова гэдэг хоёр үгийн Йохов гэдгийг нийлүүлсэн үг байна. Тэгэхээр Шемна ямар том байр суурьнд байсан бэ гэдгийг биднэрт бодогдуулж байгаа юм. Энэ Шемна өөртөө өгөгдсөн энэ авьяас бас энэ байр сууриа сайн хэрэглээд Давидын эзнийхээ гэрт алдрыг өргөх ёстой байсан. Тэгээд мөн Израилийг удирдах байгаа Бурханд алдрыг өргөх ёстой. Гэтэл Шемна тэгж чадаагүй. Авьяас чадвар болон байр сууриа зөвхөн өөрийнхөө төлөөлөх хэрэгэлсэн байна. 16 дугаар ишлэгийг харъя. 16
Хамт уншия. Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш завчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан завчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ? Энд харах юм бол өөртөө булш завчиж, өөртөө бунхан завчиж, өөртөө зориулан амрах газар сийлэх 3 удаа өөртөө гэж давтан хэлж өгсөн байгаа. Тэр магадгүй том хад ухаад өөрийнхөө булшийг хийж байсан юм шиг байна. Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш завчиж, энд давтан гарч байгаа үстэй. Энэ үгийг харвал энд гэж хэлээд байгаа газар нь хаадыг оршуулдаг хаадын бунхан гэж харагдаж байгаа. Хаадын булшинд өөрийнхөө төлөө өөрийнхөө эрх мэдлээ ашиглан өөрийнхөө булшийг тэнд бэлдэж байгаа юм. За тэр бол хааны удам биш боловч хааны орох ёстой тэр бунханд өөрийнхөө булшийг бэлдсэн бардамнал бас сүржигнэл харагдаж байна. Үүгээр дамжуулан Шемнагийн буруу үйлдэл нь юу байсан бэ гэдгийг 2 зүйлийг харах боломжтой. Нэг нь Шемна бол өөрийнхөө байр сууриа бүр даваад явчих. Хоёрт нь улсынхаа их том хариуцлагыг хүлээсэн хариуцагч хүний хувьд өөрийнхөө хийх ёстой ажил болон бас хариуцлага нь юу вэ гэдгийг умарчсан хүн байгаа юм. Хаадын бунханд өөрийнхөө булшийг бэлдсэн. Октос тех аргагүй нөхцөл байдал байхад өөрийнхөө байр суурь эрх мэдлээ ашиглаад тийм зүйлийг хийсэн байна. Библийг нийтэд нь харах юм бол өөрийнхөө ямар нэгэн байр суурь эрх мэдлээ хэрэглээд эсвэл өөрийнхөө байр сууриа бүр даваад гарч ирсэн тийм хүмүүс олон гарч байгаа. Түүний дунд хэд хэдэн зүйлийг харвал хамгийн анхны хаан болох Саул хаан. 1-р Самуэль 13 дээр харах юм бол Филистийн цэргүүд Израиль руу давтлан ирдэг. 30 мянган тэрэгт цэрэг, 6 мянган морин цэрэг, далайн иргэн элс мэт маш олон явган цэрэг байсан. Бурхан Самуэлийг дамжуулан Саулд Израильд ямар нэгэн хэцүү бэрхшээл тохиолдох юм бол 7 хоног хүлээгээд Самуэлийг ирэх хүртэл нь ямар нэгэн өөрөө мэдэн ямар нэгэн зүйлийг хийж болохгүй хүлээ гэж тушаасан байсан. Гэтэл олон дайснуудад хүрээд ирсэн мөн цэргүүд нь далайн элс мэт тоолохын аргагүй олон байсан. Тэгээд Израилийн ард түмэн тэр дүрдэрхийг нь хараад айн чичирч ард түмнүүд бутарж явж эхэлсэн байна. Саул хүлээж байгаа 7 өдөр хүртэл хүлээгээд гэхдээ Самуэлийг ирэх хүртэл нь хүлээж чадаагүй. Тэгээд өөрөө шатаал тахил болон эвийн тахилыг өргөдөг. Шатаал тахил болон эвийн тахилыг өргөөд бүрэн дуусныхан дараа Самуэль ирсэн. Саул шатаал тахил болон эвийн тахил өргөснийг нь хараад та мунхаг хэрэг үйлдэв гэж зэмлэн хэлдэг байгаа. Хааны хийх ёстой ажил мөн тахилчийн хийх ёстой ажил гэдэг нь бүр тусдаа байгаа шүү дээ. Гэтэл хаан байж тахилчийн ажлыг хийнэ гэдэг нь өөрийнхөө байр суурь түүнийг даван гарлаа гэсэн үг. Гэтэл өөрийнхөө байр сууриа даван гарлаа гэдэг нь өөрөө мунхаг хэрэг байна. Бурхан түүнд дахин боломж өгсөн. Самуэль 1-р Самуэль 15 дээр харах юм бол явж Амелекийг устгах гэж тушаасан. Тиймээс Бурханы үгийг дагаж Амелекийг хятсан ч гэхдээ хааныг нь амьдаар нь бариад ирсэн. Тэгээд мал амьтдаас нь сайн зүйлсийг нь устгалгүйгээр аваад ирдэг. Тэгээд ирэх замдаа 1-р Самуэль 15:12 дээр өөрийнхөө төлөө хөшөө босгосон байна. Дахиад өөрт нь өгөгдсөн сайхан боломж, үгэнд дуулууртай, эргэн сэргэх тийм сайхан нөхцөл байдал байхад
Түүнийг эсрэгээр нь өөрийнхөө алдар нэрийн төлөө нэрээ өндөр дөрөхийн тулд хэрэгэлсэн байна. Эцэст нь тэр Бурхны өгсөн хааны байр сууриа булаалган дорд болдог. Өөрийнхөө байр суурийг даван гарна гэдэг нь. Энэ бол дорд болох хамгийн дэвт зам юм. За мөн өмнөд Юдагийн 10 дахь хаан Уззия хааны тухай байна. 2 дугаар шастер 26 дээр Бурхан тэр Уззия хаанд онцгоогоор тусалж өгсөн. Тэгээд хүчрхэгждэг байна. Тэр хүчрхэгжсэн нь Египтийн хэл хязгаарт олон улс орнуудад хүртэл хүрсэн. Гэтэл энэ Уззия хаан хүчрхэгжингүүтээ зүрх сэтгэл нь бардан болоод ариун өргөн дотор ороод тахилчдын хийдэг зүйлийг хийх гэж оролдсон байна. Утлагын бопрыг гартаа барин Бурханд утлага өгүүлэхээр оролддог. Тахилч нар дундаас зоригт 80 хүн эсэргүүцэн зогсоод хаан ийм зүйл хийж болохгүй гэдэг. Гэтэл энэ өөрийг нь хааж байгаа 80 хүний урдаас Уззия хэдгэнэх үед духан дээр нь уйман өвчин гарч ирдэг. Уйман өвчин гарч ирсэн учраас түүнийг хөөн гаргадаг байна. Тэгээд бүр эцэст нь Бурхны өргөнд дахин орох боломжгүй энэ өргөөнөөс таслагдаад тэгээд энэ хаан өөхөх хүртлээр тусдаа өргөөнд ганцаархнаа байдаг. Энэ Уззия хаан хааны хийх ажил тахилчин хийх ажил гэж тусдаа байдаг. Гэтэл өөрийнхөө байр сууриа даван гарсан байгаа. Зүрх сэтгэл нь бардан болсон учраас ийм үйлдэл гаргасан байгаа. Тооллого 16 дээр Корегийн алдаа гарч байгаа. Коре бол Левигийн удмын. Левигийн удамд Израилийн бүх ард түмнийг төлөөлөн Бурхны ариун өргөөнд үйлчлэх маш онцгой үүрэг даатгагдсан байгаа. Гэтэл энэ Кора өөрийнхөө байр сууриа даван гараад Мосегийн өдөрдөгчийн байр суурь Аароны тахилчийн байр суурийг эрэл хийсэн. Тэгээд Датан, Абирам бас хотол түмний 250 удирдагчтай нийлээд Мосегийн эсрэг цугладаг. Түүний үр дүнд нь юу болдог вүлээ? Газар нэгдээд Кора болон Коротой хамаатай бүх хүмүүсийг газар залгисан байгаа. Тэгээд нөгөө 250 хүмүүсийг Тэнгэрээс галбуун шатааж алдаг байна. Тэгээд Бурхан үүний дараа Израилийн 12 овгоос анхлагчдынх нь таягнуудыг нь авчиргээд гэрээний авдрын өмнө тавьсан. Гэтэл түүний маргааш нь Аароны таяг нь цэцэглээд жимс гаргасан байдаг. Яагаад тэгсэн болоо? Бурхны байр суурь дэс дарааллыг маш тодорхойгоор тогтоож өгч байгаа юм. 1-р Коринт 7-р бүлгээс харцгаая. 7-р бүлэг 24-р ишлэл. Долоогийн 24 7-гийн 24-ийг хамт уншъя. Ах トゥ нараа ямар байхтай дуудагдсан түүн дотроо Бурхантай хамт үлдээ. Энэ 1-р Коринт 7-гийн агуулгыг нь харвал хоёр хүн хурмаа хийгээд нэг нь аврагдсан, нөгөөх нь аврагдаагүй байх үед янз бүрийн зовлон тохиолдсон тийм ээ. Гэхдээ эхнэрээ чи нөхрөө аврах эсхийг яаж мэднэ вэ? Нөхрөө чи эхнэрээ аврах эсхийг яаж мэднэ вэ? Байр суурь сахаа гэсэн байгаа. Тэгэхээр юудэ хүн аврагдсан ч бай, харь үндэст аврагдсан ч бай, өөрөөсдийн үндэстний байр суурь сахаа. Харь үндэстэн аврагдсан байхад заавал юудэчүүд шиг холбох шаардлагагүй гэж байгаа. Боолын хувьд аврагдсан ч бай, чөлөөт байж байгаад аврагдсан ч бай, хамаагүй. Боол байж байгаад аврагдсан байвал тухайн үедээ итгэлийн амьдрал хэцүү байх бах. Хэрвээ чөлөөлөлийг хүсэж байгаа бол чөлөөлөгдсөн дээрээ гэж хэлдэг. Харин боолын хувьд итгэлээр амьдрна гэдэг нь хэцүү гэж байгаа. Ямар ч нөхцөл байдалд байсан бай хамгийн чухал зүйл бол Бурхантай хамтдаа байх. Бурхантай хамтдаа байж байгаа бол тэр бол зохистой юм. Би сурагч ч бай,
Эсвэл нэгэн гэрийн эзэгтэй ч бай. Эсвэл нэг айлын эр нөхрөөр байдаг ч бай. Эсвэл ажил дээр ямар нэгэн ажил дээр би аврагдаад Бурхны хүсэл энд байна гэж ивэл тэр байр сууриа сахина гэдэг их чухал юм аа. Тэр байр сууриа сахиад Бурхантай хамтдаа байна гэдэг нь чухал байгаа юм. Бид нэр бодох зүйл маань аврагдсан бол чуулган дотор байх ёстой. Иохан 15 дээр харах юм бол мөчөр усан үзмийн модондоо холбоотой байх ёстой гэж маш тодорхой хэлсэн. Аврагдсан хүний байр суурь нь чуулган дотор мөчрийн хувьд усан үзмийн модондоо холбоотой байх ёстой. Нэг биеийн эрэгтний хувьд бие усан чуулгандаа байх ёстой. Тэгээд толгой усан эзэндээ захирагддаг байна. Энэ бол миний байх ёстой байр суурь. Тиймээс Иохан 15-ын 3 дээр миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор оршигтун бийж та нарын дотор оршино. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчр өөрөөсөө жимс сургуулж чадахгүй адил та нар миний дотор оршихгүй бол тийм байх болно. Мөчр усан үзмийн модонд холбоотой байх ёстой. Бид нар мөчрийн хувьд усан үзм болох чуулгандаа холбоотой байх хэрэгтэй. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн миний дотор оршиж, би мөн түүний дотор оршин, тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Мөчр ишнээсээ тасарчих юм бол юунд ч хэрэглэгдэхгүй. Аврагдсан хүн Бурхны бие усан чуулганаас холдох юм бол шимдэж авч чадахгүй, хэрэглэгдэж чадахгүй, эзний удирдлагыг авч чадахгүй. Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж хэлсэн. Энэ чуулган дотор хамгийн түрүүнд бол миний байх ёстой байр суурь юм. Тэгээд чуулган дотор хүлээн авсан бэлэг авьяас үүрэг алба байгаа бол түүнээсээ хэтрүүлээд явж болохгүй. Библийн 2 дугаар Коринт 10 байна. 2 дугаар Коринт 10 10-ын 13. 10 дугаар бүлгийн 13. Арвин 13-ыг хамт уншийе. Харин бид хэмжээгүйгээр сайрхахгүй ягаад та нарт хүрхийн тулд Бурхны бидэнд ногдуулсан жишг хэмжээнд л сайрхана. За Ингэлж Паул Коринт чуулган загтал бичгтээ бид хэмжээгүйгээр сайрхахгүй. Бурхны бидэнд ногдуулсан жишг хэмжээ. Ийм жишг хэмжээ байгаа. Тэр жишг хэмжээнд л сайрхах болно. Бид бүхэн чуулган дотроо хүлээн авсан үүрэг алба, авьяас чадвар гэж хүн болгон тус тустай байгаа. Яг өөрийн гэсэн байр суурь гэж байдаг. Яг л тэр бэлэг авьяас, үүрэг алба үүнийхээ жишг хэмжээнд дотор үйлдэнэ гэдэг нь зохистой. Паул тэгсэн юм чин бид нар яригч зүйл байхгүй үстэй. За өнөөдөр үгийнхээ өмнө уншсан Ром 12-ын 3 дээр харах юм бол надад бас хоёр хөгцөн нэгүслэр би та нарын хүн нэг үрд чинь хэлий. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурхны хүн бүрд оноосон итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Тэгэхээр зохистойгоор бодох ёстой түүгээс илүүгээр бодож давж болохгүй. Энэ бол бардамнал. Байр суурь, бэлэг авьяас, ур чадвараа давах. Бурхан чуулган дотор байр суурийг өгөхдөө юуг хамгийн чухалсан хардаг вэ гэхээр итгэлийн хэмжээ. Итгэлийн хэмжээ хэр вэ? Түүнийхэн дагуу үүрэг албыг өгдөг, бэлэг авьяасыг өгдөг. Түүнээс илүүгээр гарч явах юм бол энэ бардамнал. За тэгвэл би юу ч хийхгүй байхад болох байх гэж зарим хүмүүс тэгдэг. Гэтэл хийхгүй байвал энэ бол дуулуургүй байгаа хэрэг болно. Өөрт нь өгөгдсөн байгаа байр суурь, бэлэг авьяас, үүрэг алба гэж хүн болгоно байгаа. Тэр маань хаана бэ гэдгийг сайн бодоод түн дотроо хийх хэрэгтэй. Түүнээсээ давчих юм бол бардамнал болно. Хэр хэмжээнд хийх ёстой. Хэрвээ хийхгүй байх юм бол тэр нь үгэнд дуулуургүй байгаа хэрэг. Тэмээл шимнагаар дамжуулан авах сургамж нь өөрийнхөө байр суурь, өөрийнхөө хэм хэмжээг даван гарч болохгүй. Хоёрт нь ийм чухал байгаа улсынхаа аюултай байгаа цаг үед маш чухал үүрэг албыг даатгаж авсан, маш чухал ажлыг үүрсэн байгаа. Тэгвэл өөрийнх нь хийх ёстой ажил юу вэ гэдгийг мэдээд түүнийхээ
хариуцлагыг бүгдийг нь хийх ёстой. Гэтэл энэ Шимна өөрийнхөө үүрэг албыг умартсан байна. Бид ч бас тэгэх боломжтой гэж би бас бодож байна. Тэр хийх ёстой зүйл нь гэвэл хамгийн дөрөнд улсынхаа сайн сайхныг хүсэх. Энэ улсынхаа сайн сайхны төлөө өөрт нь даатгагдсан энэ үүрэг албаа хэрэглэх ёстой. Мөн зэрэгцээд Израилийн ард түмний итгэлийг нь босгох ийм ажлыг ч хийх ёстой. Ийм чухал үүргийг хүлээн авсан хүн шүү дээ. Гэтэл түүний хамгийн түрүүний зорилго нь өөрийнхөө булшийг бэлдэх. Өөрийнхөө нэрийг өргөмжилж, өөрийнхөө махбодын амар тайвныг ирэн хайсан маш зохисгод үр төрөх юм аа. Улс орн нь аюулын өмнө ирчгээд байхад өөрийнхөө эрх мэдлийг ашиглаад өөрийнхөө махбодынхоо сайн амар тайвны төлөө хэрэгэлсэн энэ хорвоо ертөнцийн л нэг хүн төдийхөн байна. Тэрээр үжиг шүүртэй бас ертөнцийн ийм хүн баг. Искариотын Юдас бас тэгсэн. Есүсийн 12 шавийн нэгээр нь сонгогдсон хүн. Тэгээд тэр Искариотын Юдас мөнгөний хүүдийг барьж, Искариотын Юдас өөрийнхөө энэ махбодынхоо төлөө Есүсийг л даган ашиг хонжооны төлөө дагаж явж байсан. Түүний дотор байсан тэр зооснаас мөнгөнөөс өөртөө хумсалдаг байсан баг. Энэ Искариотын Юдас өөрийнхөө байр суурь ямар том хариуцлага байгаа вэ гэдгийг ерөөсөө мэдэхгүй хүн байгаа юм. За ийм хүн байдаг бол Библиэлд бас харах юм бол өөрийнхөө ажлыг, өөрийнхөө хариуцлагыг маш сайн мэдэж итгэмжтэйгээр хийдэг хүмүүс олон бий. Хэд хэдэн хүнийг бодож үзэх юм бол хамгийн түрүүнд Йосеф байгаа. Йосеф бол үнэхээр итгэмжтэй хүн. Эцгийнхээ гэрт ах нартайгаа хамт байхдаа Эхлэл 37-гийн 2 дээр харах юм бол бага наснда зарагдаад явах үедээ 17 настай байсан. Тэр бага наснда ах нартайгаа хамтдаа хонь хариулах ажил хийдэг байсан. Тэгээд Египтэд зарагдаж очоод зарцуулдаг. Хэдийгээр Египтэд харь улсад байгаа ч гэсэн дээрээс нь Потифарын гэртж байгаа мөртлөө итгэмжтэй байсан байгаа. Тэгээд Потифар өөрийнхөө гэрийнхээ даамал болгоод гэрийнхээ бүх зүйлийг Йосефд хариуцуулсан байна. Тэгээд хилс хэрэгүүрээд шоронд ортог. Гэтэл энэ шоронд хоригдлыг харгалзагч бүх ажлаа Йосеф даатгасан. Тэгээд Йосеф даатгасан ажлаа иргэн шалгах шаардлагагүй тийм итгэмжтэй үйлдэлийг хийдэг байсан байна. Тэгээд дараа нь сайд болдог шүү дээ. Сайд болоод тэр элбэг хангалуун 7 жилийн хугацаанд Египтийн газарт байгаа үр тариа бүгдийг нь хурааж хадгалж аваад 7 жилийн гангачийн үеэр хэрэгэлдэг. Тэгээд 7 жилийн гангачийн үеэр үр тариагаа бүгдийг нь хуваагаад өсөглөн зовлон даван гарсан байна. Йосефийг хараарай. Нас нь бага залууч бай, дунд иргэн насндаач бай, эсвэл өндөр настайч бай. Ямар ч насны харгалзаа байлгүйгээр Йосеф бүргэл итгэмжтэй байсан. Мөн орчин нөхцөл нь байнга солигдож ирсэн байгаа. Олон удаа орчин нөхцөл нь солигдсон ч гэсэн тэр болгонд үргэлжлээд итгэмжтэйгээр байсан. Залууч бай, хөгшинч бай. Орчин дээр нь өөрчлөгдсөн ч үгүй ч бай. Өөрийнх нь байгаа газар Бурхан өөрийг нь тэнд байлгаж байгаа гэдэгт нь итгээд тэнд байгаа газартаа тэр байр сууриндаа итгэмжтэйгээр байсан. Зарим хүмүүс залуу наснда их итгэмжтэй байж байгаад насны яваад ихээр итгэмжтэй байхаа болчихдаг. Ямар нэгэн зүйл нь өөрчлөгдөж байгаа. Зарим хүн нь үүрэг албыг даатгад авсан үедээ итгэмжтэй байж байгаад болчингуудаа итгэмжтэй байхаа болдог. Ямар нэгэн зүйл нь өөрчлөгдөж байна. Чуулган дотор үүрэг албыг даатгаж аваагүй ч гэсэн Бурхны гэртээ би байгаа гэдэг нь хамгийн багадаа л Бурхны олон төрлийн нэгүслийн няруу учраас хийх ёстой. Ямар нэгэн хийх зүйл байгаа гэдэг нь бол гарцаагүй. Багдал гэхэд миний хийх ёстой, нэрвийнхаа хувьд хийх ёстой зүйл гэж байгаа шүү дээ. Даниэл ямар байдаг вүлээ? Даниэл залуу наснда өөрийнхөө итгэлийг сахин гэж зүрхэндээ шийтсэн. Тэгээд Вавилоны хааны өмнө хааны улсын ажлыг явуулахад нь зөвлөлдөх үед Даниэл тэр өөрийнхөө ажлыг үнэхээр итгэмжтэйгээр хийж байсан байгаа.
Үүний дараа Вавилон сүрээд оронд нь Перс гарч ирдэг. Персийн цаг үе түтэл Даниэл урдын хараад итгэмжтэй хэвээрээ байгаа үстэй. Персийн хаан 3 сайд гаргаад улсаа захируулъя гэсэн. Тэгэхэд Даниэл ер бусын сүнстэй тул сайд аймгийн захирагчдаас тодорч байсан гэж байна. Тиймээс улсын албаны талаар Даниэлээс өөсөө хайрсан боловч ямар ч завхрал, ямар ч буруутгах үндэс олдохооргүй итгэмжит байлаа гэж. Даниэл залууч бай, хөгшинч бай. Мөн Даниэл Вавилоны үед ч бай, Персийн үед ч бай. Огт хамааралгүйгээр Бурхны байлгаж байгаа газар Бурхны төлөвлөгөө тэнд байгаа гэдэгт нь итгээд тэнд итгэмжтэй байсан. Энэ бол зөв итгэмжтэй байдал. Самуэль ямар байсан бэ? Самуэль Израилийн шүүгчдийн үеийн хамгийн сүүлийн шүүгч. Бас тахилчийн гэр төрсөн учраас тахилч байна. Самуэль бол тахилч болон шүүгч их энэ хоёр үүрэг албыг давхар хасч байсан байна. Тиймээс 1-р Самуэль 7-р бүлэг дээр харвал шүүгч болон тахилчийн хуваар олон хотуудаар явж үгийг зааж мөн олон хот болгоныг удирдах байсан. Гэтэл Израилийн ард түмэн хааныг шаардаад анхны хаан Саулыг гаргаж ирсэн. Тэгвэл одоо удирдах ажлаас Самуэль гар татах ёстой болж байгаа. Өөрийнх нь хийх ажил биш болж байна. Шүүгч хаантай ус учраас одоо шүүгчдэг байр сууриасаа буугаад гэхдээ Самуэль 1-р Самуэль 12 дээр харах юм бол яг л урдын адил. Эзний өмнө та нарын төлөө залбирахаа болох тийм нүгэл үйлдэх нь надаас хол байг. Яг л урдын адил ард түмний төлөө залбирсан байгаа. Тэгээд заах ажил нь бол тахилчийн хуваар заах ёстой. Хэдийгээр шүүгч гэдэг байр сууриасаа буусан ч залбираад бас дээрэс нь юу хийсэн бэ гэхээр ард түмнийг заахын ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан. Анхны итгэгч нарыг босгосон хүмүүс бол энэ хүн бол Самуэль баг. Тийм учраас энэ Самуэль сургууль гэж нэр өгсөн нь энэ Самуэлийн үед итгэгч нарын сургууль байсан учраас байна. Самуэль хөгшөрсөн ч яг л урдын адил Бурхны өмнө өөрийнхөө хийх ёстой ажлаа хийсээр байсан. Итгэмжтэй. Илч Паул бол ярих шаардлагагүй баг. Үлс 20:24 дээр гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юм чинээ бодолгүй явж ирсэн. Энэ бол зүгээр ганцхан мөчөд биш. Өөхөх хүртлээ эзний өмнө хоолоогоо хэрчүүлэн очих хүртлээ огт өөрчлөгдөөгүй. Тэр аврагдангуудаа Дамаскаас ахуулан Бурхны сайн мэдээг тараах ажлаа эхлүүлээд хүмүүс өөрийг нь алах гэтэл ахан дүүснэр түүнийг зүгтаалгаж өгсөн. Тэгээд дараа нь Антиох чуулганы Барнаб Саултай хамт явсан. Тэгээд тэндээс заах ажлаа эхлүүлсэн. Тэгээд сайн мэдээний 1, 2, 3 дугаар аяныг явуулаад сайн мэдээг тараан олон чуулгануудыг босгон байгуулсан байгаа. Өөхөх хүртлээр тэр өөрийнхөө үүрэг албыг гүйцэтгсэн. 2-р Тимот 4:7 дээр би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Ингэж хамгийн сүүлд нь тэрээр энэ загталтаа бичиж хэлсэн байгаа. Сайн тэмцэл ганцхан мөчөд биш, байнгад тэмцэлдэж байсан байна. Өөрийнхөө замаа дуусгасан байна. Аврагдах үед ч бай, төгсгөлд нь ч бай, яг л адилхан. Бас итгэлээ сахисан. Тэр итгэмжийн Шемна шиг өөрийн байр сууриа хэтрүүлээд дааж авсан энэ бүх үйл хэрэгээ умартаад ийм ичгүүртэй нэгэн байдаг бол бас итгэмжтэй ийм хүмүүс олон байдаг. Бид нэр тэр итгэмжтэй хүмүүсийн дүр төрхөөс үлгэр дуурайл авах хэрэгтэй. За тэгвэл энэ Шемнагаар дамжуулан дахин нэг авах сургамж нь юу вэ гэвэл Шемна бардан байсан. Энд гарч байгаа Шемнагийн дүр төрхөөр дамжуулан бардан байдлын онцлог нь юу байдаг вэ гэдгийг бид нар сурах боломжтой байна. Исая 22-аас харъя. Исая 22
16 дугаар ишлэл. За би дахиад уншия. Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан завчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ? Тэгэхээр бардам байдлын онцлог нь маш олон бий. Тэр олон зүйлийн хамгийн ихнийх нь бардам байдлын онцлог нь өөрөөсөө бусдыг мэдхэ байлдаг, өөртөө төвлөдөг. Энд дээр харвал өөрийнхөө төлөө, өөртөө зориулж, өөртөө. Тэгээ бардам байдлын онцлог нь өөрийгөө төвлөдөг, өөрөөсөө бусдыг мэдхэ байдаг. Өөрөө л хамгийн сайн. Бүхий л бардамлын ард талд сатан байгаа. Сатаны онцлог нь өөртөө төвлөсөн. Тиймээс бүхий л бардамлын онцлогийн хамгийн ихэнд нь өөрийгөө төвлөх. Исая 14-өөс бүгдээр харъя. Исая 14-ийн 12. 12-аас 15 хүртэл уншиж өгье. Ая үүрийн хүү Гэлбат Соломон. Англи дээр харах юм бол Люцифер гэж гарч байгаа. Сатаныг хэлж байгаа. Чи яаж тэнгэрээс унваа? Үндэстнүүдийг дордуулагч чи хүсэр хаягдлаа. Учир нь чи зүрхэндээ би тэнгэрт гарна. Би Бурхны оддын дээр синтигээ босгоно. Би умардын хамгийн чамдад чуулганы уулан дээр залрана. Би үйлсийн орой дээр гарна. Би өөрийгөө хамгийн дээд нэг мэд болгоно гэсэн. Хамт үшээ. Гэвч чи өгөхсдийн орон руу хамгийн гүн нүхэнд хаягдлаа. За энд сатаны онцлогийг нь харах юм бол маш тодорхой хэлж өгсөн. Чи зүрхэндээ би тэнгэрт гарна. Би Бурхны оддын дээр синтигээ босгоно. Би умардын хамгийн чамдад чуулганы уулан дээр залрана. Тэгэхээр би тэнгэрт гарна. Би синтигээ босгоно. Би умардын хамгийн чамдад чуулганы уулан дээр залрана. Би бардам нэгний онцлог нь өөрийгөө төвлөдөг. 2 дугаар Тимот 3:1-ээс 3 дээр харвал эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэж хэлээд 19 төрлийн зүйлийг хэлж өгсөн байна. Энэ 19 зүйлийн хамгийн ихнийхийг нь харах юм бол аминч буюу өөрийгөө хайрлах гэж гарч байна. 2 дугаар Тимот 3:1 дээр эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч. Хоёр дахь нь хамгийн их гардыг нүгэл тийм ээ. Гэтэл эхнийх нь аминч буюу өөрийгөө хайрлах. Мэдээж бурхан бол хамгийн түрүүнд байгаад хүн бас өөрийгөө хайрлах ёстой шүү дээ. Аврагдсан хүмүүс өөрсдийгөө хайрлах ёстой. Гэтэл энэ дээр гарч байгаа аминч өөрийгөө хайрлна гэдэг нь өөр юугч эргэн тойрныхоо бүр юугч өөрөөсөө түлхээд зөвхөн өөрийгөө хамгийн түрүүнд бодоод өөрийгөө төвлөөд байгаа учраас энэ асуудал болж байгаа. Аврагдсан хүн бол өөрийнхөө амьдралын хамгийн ихнийхийг маш тодорхой болгох ёстой. Хамгийн ихнийх нь эргэн сэрэхийн тулд хичээж зүтгэх ёстой. Аврагдсан хүн Бурханаас нэгүслийг авсан хүн учраас Бурхан төвлөх ёстой шүү дээ. Тэгээд Бурханаас олон зүйлийг авсан хүн олныг буцаан хуваах ёстой учраас хөрштөө төвлөж харин өөрөө хамгийн сүүлийнхэд нь байх ёстой. Нэгт Бурхан, хоёрт хөрш, гуравт өөрийгөө. Хамгийн сүүлд өөрийгөө оруулах ёстой. Энэ нь зөв байх нь. Англи нэг үгэн дээр joy гэдэг үг байдаг тийм ээ. J-O-Y. Энэ үгийн утга нь баяр хөөр. Тэлийн joy гэдэг үг маань амжилт, сэтгэл ханамж гэдэг утга ч гэсэн байдаг. Хүн амжилтанд хүрэхээр түүгээрээ сэтгэл хандаг, тэгээд баяр хөөргийг мэдэрдэг. Тэгвэл энэ joy гэдэг үгэнд бас нэг сургамж өгсөн зүйл бий. Хамгийн их хинжээ Jesus буюу Есүс. Аврагдсан хүн хамгийн түрүүнд гарцаагүй Есүсийг байлгах ёстой. Түүний дараа
Дунд нь O буюу others. Бусад буюу хөрш. За хамгийн сүүлд нь Y. You. Өөрөө байх нэ. Тэгэхээр нэгт бурхан, хоёрт хөрш, гуравт нь өөрөө байх ёстой юм аа. За ингэх юм бол энэ дунд баяр хөөр бас амжилт сэтгэл ханамж байдаг бах нэ. Хүмүүс энэ ертөнцийн дээр миний хийж байгаа зүйл сайн бүтэж байна гэдэг энэ амжилтанд хүрж байгаа сэтгэл ханж байгаагүй бидний үнэхээр тэр итгэлийн сүнсний сэтгэл ханамж маань дэс дараалан зөв тогтох ёстой. Хамгийн түрүүнд бурхан, дараа нь хөршөө. Тэгээд өөрийгөө тавих юм бол зүрх сэтгэл маань амар тайван болно. Зүрх сэтгэл амар тайван байхад баяр хөөр болно. Энэ нь амжилт бөгөөд баяр хөөр. Бид нар дэс дараалал зөв тогтоох хэрэгтэй. Зөв дэс дарааллыг тогтоохын тулд би бас хичээл зүтгэх хэрэгтэй. Хүмүүсээ та бүхэн юуг амжилт бас сэтгэл ханамжийг бодож байна вэ? Хаанаас тэр сэтгэл ханамж ирнэ гэж бодож байна? Joy. Өөрийнхөө дэс дарааллыг зөв тогтоох хэрэгтэй. Хамгийн түрүүнд Есүс, хоёрт нь хөрш, гуравт нь өөрөө. Шүүгчдийн 9 дугаар бүлэг дээр харах юм бол Йотам хэлсэн модны сургаал зөвлөл гардаг. Йотам бол Гидеоны хүү. Гидеон бол Медианы их зэрэг болох 135 мянган цэргүүд дайран ирэх үед 300 хүнийг дагуулад агуу ялалтыг авчирсан Израилийн шүүгч. Тэрээр Израильд агуу ялалтыг авчираад Израилийн шүүгчээр аврагчаар өөрийнхөө үүрэг албыг сайн гүйцэтгэсэн. Гэтэл ард түмэн Гидеон дээр хурж ирээд та бидний хаан болооч. Гидеон түүнийг нь татгалздаг үгүй ээ гэд. Бурхан та нарыг захирах болно. Бурхан захирна гэж байхад түүгээр сэтгэл ханах хэрэгтэй байтал яагаад би хаан болно гэж Гидеон зүрхэндээ шийдээд өөрөө хаан болоогүй. Энэ Гидеоны алдаа нь юу вэ гэвэл олон их нартай байсан байгаа. Тэгээд 70 хүүтэй болдог. Гэхдээ энэ 70 хүүхдүүд дунд нь Шихемийн нэмэгтэйгээ дамжуулан төрсэн Абимелех гэх хүн байсан. Энэ хүн өөрөө хаан болно гэд Шихемийн хүмүүс төр очиод Гидеоны хүүхдүүд болох өөрийнхөө төрсэн ах дүү нарыг бүгдийг нь хороосон баг. Маш том аллахыг үйлдсэн. Гэтэл энэ дундаас Йотам гэдэг дүү нь арай хин мултраад тэгээд Бурхны хэлж өгсөн модны сургаал зөвлөлийг хэлдэг байна. Энд дарах юм бол нэгэн өдөр модод Чидүн модон дээр хурж ирээд бидний хаан болооч гэсэн. Гэтэл Чидүн мод эдэнд Бурхад ба хүмүүсийг хүндлэхийн тулд хэрэгэлдэг өөрийн досыг би орхин моддын дээгүүр найган ганхах хэрэггүй гэж татгалцсан байна. За тэгээд усан үзмийн модон дээр очиод бидний хаан болооч гэсэн. Харин усан үзмийн мод эдэнд Бурхад ба хүмүүсийг баярлуулах шинэ усан үзмийн дарсаа би орхин моддын дээгүүр найган ганхах хэрэггүй гэд бас татгалцдаг байна. Ингээд Чидүн мод усан үзмийн модны дүр төрхийг харуул дэс дарааллыг зөв харж байгаа. Эхлээд бурхан, дараа нь хүн. Бурхан ба хүнийг баярлуулах. Тэгээд өөрөө бол хамгийн сүүлд нь гарч байгаа. Гэтэл Абимелех бол үлдсэн бүх Гидеоны хүүхдүүдийг алсан байгаа. Энэ Абимелех бол өөрөө тэр Махирс буюу өргөст мод. Тэгээ модод Махирс дээр очиод бидний хаан болооч гэсэн. Гэтэл Махирс хариуд нь хэрэг та нар үнэхээр намайг хаанаа болгон тосолж байгаа бол ирж миний сүйдэрт хороод гэсэн байна. Хэрвээ хорохдохгүй байх юм бол Махирсаас гал гарч Ливаны хушин шатаана. Тэгэхээр өөрийгөө ямар хэр зэргийн бэ гэдгийг мэдэхгүй байна. Махирсаас гал гараад Ливаны хушин шатаана гэнэ. Тэгээд хаан болох гээд Израилийг удирдах гэж нэг оролцсон. Тэгээд энэ Шихемийн хүмүүсээр дамжуулан Израилийн нутгийг эзэлж эхэлдэг шүү дээ. Тэгээд эзэлж явсаар хамгийн сүүлийн тэр хотыг хэрвээ эзлээд авчих юм бол үнэхээр хаан нь болох байсан. Гэтэл хамгийн сүүлийн хотыг эзлэхийн тулд довтолсон байна. Гэтэл нэгэн эмэгтэй термийн булчулаг аваа шидтэл гавлыг нь зохиод Абимелех үхдэг байна. Энэ харах юм бол өөртөө төвөөсөн хүн эцэст нь Бурхны ишүүлтийг авдаг юм аа.
Тэнд л жинхэнэ сэтгэл ханамж амжилт байгаа юм шиг боловч огтоос тийм зүйл байдаггүй. Жинхэнэ баяр хөөр энд байдаггүй гэдгийг зааж өгч байгаа. Матай 6-гийн 33 дээр харин эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Эхлээд Бурхны хаанчлал зөвхт байдлыг нь хай. Хамгийн түрүүнд Бурхан, тэгээд дараа нь хөршөө, тэгээд хамгийн сүүлд нь өөрийгөө тавьдаг. Түүхэн харах юм бол энэ их газрыг эзэлж байсан хүмүүсийн донд их алдартай Александр гэдэг хаан бий. 20 гаруй наснда хаан болоод агуу гүрнийг байгуулахын тулд өөрийнхөө түшмэттэй хамт дэлхийг эзэлсэн баг. Үнэхээр том газар нутгийг, их газрыг эзэлж авсан. Европ, Африкийн хойд хэсэг, тэгээд Азийг эзлэн авсан байдаг. За ингээд газар нутгийг эзлэн явахдаа одоо далай дээгүүр эзлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр Александр ингэж хэлж байсан байгаа. Өөрийнхөө түшмдүүдтэй. Би одоо газрыг эзлэн авлаа. Гэтэл далай дээр тулаад ирчихсэн. Одоо цаашдаа эзлэн авах газаргүй болчлоо. Одоо би уйдаад байна. Яана. Тэгэхээр ерөөсөө л газар нутгаа тэлэх нь тэр хүний зорилго байна. Гэтэл түүний үхээсээ өмнө хэлж байсан 3 зүйл байдаг шүү дээ. Хамгийн ихэнд өөрийнх нь цогцыг зөөх үед, авсыг нь өргөх үед хамгийн сайн эмч нараар өргүүл зөөлгөөрэй гэсэн. За 2 дахь хүсэл нь өөрийнхөө бүх хэд хөрөнгө алт эрдэнсийг өөрийнх нь тэр явах зам дагуу дэвсээрэй. За 3-т нь өөрийнх нь тэр цогцыг өргөн явах үед 2 гарыг нь гаргаад авсных нь гадагшаа гаргаад бүх хүмүүс харуулаарай гэсэн байна. Яагаад ингэсэн бэ гэхээр хамгийн сайн эмч хүртэл өөрийнх нь нүхлийг хааж чадаагүй гэдгийг харуулсан байна. Яагаад бүх эд хөрөнгөө дэвссэн бэ? Миний энэ олж авсан бүх эд хөрөнгө эцэстээ энэ дэлхий дээр л үлднэ. Тэгээд энэ их газар нутгийг эзлэн авсан ч гэсэн үхэхдээ би хов хоосон 2 гартаа явж байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр энэ ертөнцийн зүйлийг хүн өөрийн болгож хүснэ гэдэг нь эцэст нь хов хоосон гартаа буцгална. Тэгээд энэ Александр үгсний дараа энэ Александр хандан нэг философч хүн хэлсэн байна. Өчигдөр түүнд бүх газар дэлхий багдаж байсан ч одоо түүнд 2хан алхам газар л хангалттай хүрхнэ. Өчигдөр тэрээр газар дээр шороон дээр гიშгээд явж байсан бол өнөөдөр шороо түүнийг хучиж байна. Тийм биз дээ. Бүх дэлхийн ертөнц түүнд багдаг юм шиг санагдсан. Гэтэл өөхөх үед 2хан алхам газар. Амьд байхдаа шороон дээгүүр алхаад явдаг ч гэсэн өөхөх юм бол шороондоо хучигдана. Тэгэхээр эндээс дараалал зөв тогтоох ёстой. Буруу амьдралын хэв маяг өөрийнхөө байр суурийг хэтрүүлсэн, өөрийнхөө тэр үүрэг албаа умартсан шимнаг Бурхан яаж мэдсэн бэ? Исая 22-оос харцгаая. Исая 22-ийн 17-18 байна. Хамт уншия. Үзэгтэн хүн чамайг эзэн холж чулуудах гэж байна. Тэр чамайг чанга базна, чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн өргөн удам газар руу шиднэ. Тэнд чи үхэн, тэнд чиний тансаг тэрэг үлдэж чи эзнийхээ гэрийн ичхүүр болно. Энэ үг нь Бурхан шимнаг шүүн гэсэн үг нь байгаа. Тэрээр хаадын тэр булшинд нь орохыг хүссэн. Гэтэ үцэд нь өгч байгаа. Өгөхдөө үнэхээр гутамшигтай, үнэхээр одоо нүд халтрам эсрэг өөрийнх нь хүсч байснаас эсрэг үхлийг үдсэн байгаа. Энэ дээр Бурхан эзэн
чамайг чанга базнаа гэсэн байна. За тэгээд энэ Шемнаг хол чулууднаа гэсэн байна. Хаашаа чулуудах вэ гэхээр өргөн удам газар руу. Хүн байхгүй тийм ээ. Өргөн удам тэр газар руу. Энд чин алдар суунд хүрэх биш. Бүр тэр дорд болно гэсэн үг. Ичхүр болно гэсэн үг. Чи тэнд өөхөх болно. Чиний тансаг тэрэг үлднэ. Тэгээ бурхан шүүж байгаа юм. Бурхан зөвхөн өөрийгөө бодож байгаа, өөрийгөө өргөмжлөхийг хүсэж байгаа бүхий л бардам хүмүүсийг дорд болгодог. Тэгэхдээ бүр нэг бүрчлэн дорд болгоно. Би чөлөөлөгдөх баха. Огтоос тэгдэггүй. Исая 14:15 дээр Исая 14:15-ыг түрүүн бид нэр уншсан сатаны тухай гарсан байгаа. Тэрээр би үйлсийн орой дээр гарнаа. Би өөрийгөө хамгийн дээд нэгэн мэт болгоно гэсэн. Гэтэл үхэгсдийн орон руу хамгийн гүн нүхэнд хаягадлаа гэж байгаа. Бүр эсрэгээр. Зарим хүмүүс тамд очих юм бол бузар сүнс одоо толгойлогч нь болно гэж ярьдаг. Гэхдээ үгүй. Тэр тамийн хамгийн гүн ёроолд хамгийн аимшигтай зовлон гэдлэх болно. Энэ ертөнцийн хуурам мэхлэгч тэр бузар сүнсийг бурхан тамд очиод хаанчлах тийм байр суурьнд тавихгүй. 1-р Самуэль 2:10 дээр түүнтэй тесрэлдэгчид нам дарагдана. Тэгээд тэднийг эзэн Тэнгэрээс бас нэргэнэ. Эзнийг тэрсэлсэн хүн гიშгэгдэх болно. Тэнгэрээс нэргэнэ гэсэн байна. Египтийн хаан эцсээ хүртэл бурхныг эсэргүүцсэн. Бурхантай нэг нэгийгээ үзье гэсэн ба. Тэгээд эцэст нь улаан тэнгист живж өгсөн. Энэ чинь төгсгөл биш үү те. Мөнхийн шийтгэл донд орсон байгаа. Соломоныг алдар суутай байх үед алтан бамбаа хийдэг. Том алтан бамбаа 200, жижиг алтан бамбаа 300. Тэгээд түүнийгээ хааны өргөөнд дэлгэн тавьдаг. Гэтэл Соломон хамгийн сүүлдээ бурхнаас холдоод хиймэрчтэн шүтээд тэгээд Соломоны үр хүүхдүүдийн үед бурхан тэр алтан бамбаануудын харь улсууд руу алтгад хүргэсэн байна. Тэгээд аргагүй эрхэн дээр Рехобам алтан бамбааны оронд хүрэл бамбаа хийдэг шүү дээ. Мэдээж хүрэл алт хоёр өнгө нь адилхан харагдах баг. Гэхдээ үн цэн нь өөр. Зефания 1:18 дээр энэ түүхийн төгсгөлд бурхан энэ газрыг шүүхтэй. Эзний хилэнгийн өдөр алт мөнгөн тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд бүх дэлхий залгиулна. Дэлхийн бүх оршин суугчид дээр үнэхээр сүрдмээр төсөөлөг тэрхийн. Йов 40:10-14 дээр харах юм бол бурхан бардам нэгнийг гიშгчилж дорой болгоно. Тэгээд харанхуй газар аваачна гэсэн. Тэр бол там. Мөнхөд байх тамыг хэлж байгаа. Бардам Шемна өөрийн байр суурь үүрэг албаасаа халин гарсан Шемна. Өөрийнхөө дорой гэдгийг мэдэхгүй умарцсан Шемна. Бурхан энэ Шемнаг шүүж мөн түүний үүрэг албыг нь булаан аваад дорд болгосон байна. 19 дээр байна. 19 байна. Уншия. Хамтдаа уншицгаая. Би чамайг албанаас чинь буулгана. Чамайг байр сууриас чинь доош татна. Би чамайг албанаас чинь буулгана. Чамайг байр сууриас чинь доош татна гэсэн. Яагаад гэхээр эзнийхээ гэрт ичхүр болсон учраас тэгж байгаах нь эзний гэр гэдэг нь Давидын гэрийг хэлж байгаа. Давидын гэр гэдэг чинь тэр гэрээр тэр удмаар дамжуулан аврагч ирэх гэсэн зөвнөл байгаа шүү дээ. Энэ Давидын гэр бол Бурхны төлөвлөгөөнд орсон үнэхээр онцгой гэр бүл юм. Тэгээд Бурхан хэлэхдээ би чамайг байр суурьнаас чинь доош татнаа гэсэн. За түрүүхэн бид нар Исая 36-37 дугаар бүлгээс харсан Ассирих дайран орж ирэх үед аль хэдийн энэ Даамл гэдэг байр суурьнд Илиаким байж байгаа юм. Бурхан ордны Даамл гэх байр суурийг нь түүнээс аваад Илиакимд өгсөн байна. Харин Шемнаг гүү шулгаж буулгасан байгаа. Өөгцсөн байгаа үүрэг алба. Энэ алдар суугаад үнэхээр чухал зүйл.
Үүнийг Мартад амьдардаг хүмүүс олон бий. Яаковын 12 хүүхдийн дунд харах юм бол Рюбен бол Эхлэл 49:3-4 дээр харвал Рюбен чи бол ууган хүү. Тэгээд Рюбенийг миний хүч чадал сүр хүчний минь цог жавхлангийн өргөл ирч чадлын дээд гэж хэлсэн. Ус шиг бүргэлж байсан чи ирч чадлын дээд болж чадахгүй гэж. Гэхдээ Рюбен маш том алдаа гаргадаг. Ус шиг бүргэлж байсан учраас чи ирч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч бузарлсан. Яаковын эхнэр Зилпатай Садаа Самоныг юм нүгэл хийж байгаа юм. Тэр сүр хүчээрээ тэр цог жавхлангаараа Бурхны төлөө амьдарсан бол ямар сайхан байх байсан болоо. Гэтэл тэр алдаанаас болж ууган хүүгийн эрх нь Йосеф рүү шилжсэн байна. Тэр өөрийнхөө үүрэг албаа булаалгасан. Тэгээд Есав бас ууган хүү болж төрсөн ч өөрийнхөө эрхийг алдсан. Яагад гэвэл өөрт нь байгаа энэ ууган хүүгийн эрх ямар суу алдартай зүйл вэ гэдгийг мэдээгүй. Тэр махуудын дагуу хүн байсан байгаа. Еврэ 12:16 дээр ууган хүүгийн эрхээ хоолоор арилцсан Есав шиг эсвэл Садар Самун эсвэл олиггүй хүн болчихгүй тул сэрэмжлэгсэн. Өөрийнхөө алдсан эрхээ олж авахын тулд нулимс урсхан гуйсан ч дахиж тэр эрхийг олж авч чадаагүй. Нэг өсөндө Бурхны нэгүсэлд орж чадаагүй гэсэн үг. Исав бол ууган хүү болж төрсөн ч ууган хүүгийн эрхээ олж авах боломжтой байсан ч эцэст нь бүх зүйлээ алдаа зогсохгүй мөнхийн шийтгэл рүү орсон байна. Ямар аюултай зүйл вэ? Скаратийн удаас ямар үлээ? Есүсийг зараад амиа хорлдог. Гэхдээ тэр өөрийгөө боомсон олсон тасраад газар унан гидсэн ярагддаг үхсэн гэж байгаа. Маш нүд хальтрам хэрцгий үхлээр үхсэн байна. Тэгэхээр үүрэг албаа алдахгүй тулд үргэлж хэрэглэгдэхийн тулд яах ёстой вэ гэхээр 1-р Коринтиос бүгдээрээ харъя. 1-р Коринтиосын 24. хүртэл уншиж өгье. Уралдааны замд гүйгчд бүгд гүйдэгч нэг л шагнал хүртгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд гүйцгээ. Тэнцээнд өрсөлдөгч бүр бүх талаар биеэ захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг. Тэд муудах титэм хүртхийн төлөө болох харин бид үл муудах титмийн төлөө юм. Тиймээс би зориггүй мэт гүйдэггүй, хий агаар цохих мэт нударгалдаггүй. Харин ч бусдад тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вэ гэсэндээ биеэ залхааж боолчилдог. За энэ дээр Илч Паул өөрөө тэнцээгүй байх вэ гэсэндээ гэж хэлсэн нь аврагдаагүй гэж хэлсэн биш ээ. Аврал бол алга болохгүй шүү дээ. Харин дахиж хэрэглэгдэхгүй байх вэ? Түүнээс айсан байна. Тэгвэл үргэлж хэрэглэгдэж байхын тулд юу хийх ёстой вэ? Энэ дээр хариулт нь байгаа. Уралдааны замд гүйгч бүгд гүйдэгч нэг л шагнал хүртдэг та нар мэднэ. Одоо үед бол алт мөнгө хүрэл гээд 3 медаль өгдөг бол дээр үед нэг л хүнд өгдөг байсан юм шиг байна. Бурхны чуулган дотор Бурхны үүрэг албыг хүлээж авсан хүн бүхий л хүмүүст шагнал өгөгдөнө. Хэнийг ч үлдээхгүй. Аврагдсан хүмүүсээс ганцхан хүнд нөх юм биш, бүх хүнд нөгөн. Тэгвэл энэ шагналыг авахын тулд үргэлж хэрэглэхийн тулд хэд хэдэн зүйлийг бодох хэрэгтэй. Бүх талаар биеэ захирах. Өөрийгөө дасгалжуулах гэсэн байна. Хичээнгүйлэнтэнд гүйж байгаа энэ хүн бол бүх талаар өөрийгөө дасгалжуулж бэлдэх ёстой. Түүний дараа нь өөрийнх нь зорилго нь бүр тодорхой байх ёстой. Тиймээс би зориггүй мэд гүйдэггүй, хий агаар цохих мэд нударгалдаггүй. Тэгэхээр
зорилго нь тодорхой биш бол хаашааж мэддэхгүй яваад байна. Харин зорилго нь тодорхой, барийн тодорхой байх юм бол бидний амьдралын зорилго яг хаана юу вэ гэдгийг тодорхой байх юм бол тийшээгээ хараад магадгүй гүөх замдаа хажуу тийшээ гарсан ч гэсэн тэр дорхноо буцаад иргэнэ. Гэтэл зорилгогүй хүн явсаар байгаад буруу тийшээ явах юм бол тэгээд л чигээр явна. Түүний дараа өөрийгөө залхаан боолчилдог гэсэн. Тэгэхээр өөрийгөө боолчил залхааж явах хэвээр юунд вэ гэвэл Бурхны хүсэлд бүх зүйл дасгалжуулж, бэлдэж, тэгээд амьдралынхаа зорилгыг тодорхой болгоод өөрийгөө тэр хүсэл зорилгоо доош нь буулгаад өөрийгөө боолчлоод Бурхны хүсэлд нийцүүлэх ёстой. Миний амьдралын эзэн бол эзэн. Харин би бол эзний боолно. Өөрийгөө дорд болгох ёстой. Исая 22 дугаар эргээд очие. Исая 22:19-21 байна. Би чамайг албанаас ч буулгана, чамайг байр сууриас ч доош татна. Тэр өдөр би Хилкагийн хүү зарц Илиаким дуудана. Би түүнийг чиний дээлээр хувцлаж, чиний бүсээр бүслэн, чиний эрх мэдлийг түүний гарт хариуцуулна. Тэрээр Иерусалимийн уршин суугчид Юдагийн гэрийн эцэг болно. Энд хүнийг дорд болгох, үргэмжлэх нь тэр эрх мэдэл зөвхөн Бурханд байдаг гэдгийг мэдэх боломжтой. Бурхан бол Шимнаг дорд болгож харин Илиаким түүнийг даатгах гэсэн байна. Тэгэхээр хүнийг үргэмжлэх, дорд болгох тэр эрх мэдэл хэнд байдаг вэ? Бурханд. Хүн болгонд хэрэгтэй үүрэг албыг даатгадаг нэг нь Бурхан. Чуулганы толгой тэргүүн болсон Есүс Бурханы хүсэл, Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд зарим хүнийг нь өргөмжилж, заримыг нь дорд болгодог. Чуулган дотор шүү дээ. Хүн хийж байгаа юм шиг боловч өнгөрснийхээ дараа харуул Бурханы тэр үл үзэгдэх мотор ажиллаж байсан гэдгийг нь мэдэх боломжтой. Нэмээс Эфес 4:11-13 дээр тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээд тунхаглагчаар, заримыг нь хончин ба багш болгосон. Түүний урд хэсэг дээр харах юм бол Бурханы чуулган Есүсээс авсан бэлгийг хэр хэмжээний дагуу хүн болгонд нэгүслийг өгсөн. Хэр хэмжээнийхэн дагуу Есүсийн хэр хэмжээ бол хэмжээ шүү. Тэр хэр хэмжээгээр чуулган дотор бүх хүмүүст тохиромжтой бэлэг нэгүслийг өгдөг. Өргөмжилдэг, дорд болгодог нэг нь Бурхан. Тэгэхээр бид нар Бурханы энэ бэлгийг мэдэх ёстой. Бурхан тэгвэл ямар хүнийг өөрийнхөө ажилчин болгодог вэ? Энэ Шемнагаар дамжуулан хоёр зүйлийг бид нар мэдэх боломжтой байна. Нэг нь өөрийгөө дорд болгодог даруй хүн байна. А нөгөөх нь итгэмжит хүн. Мэдээж Бурханы чуулганд олон төрлийн хүмүүс байдаг ч гэсэн дорд болж байгаа нэгнийг Бурхан хэрэгэлдэг. Итгэмжит хүнийг хэрэгэлдэг байна. Ямар хүн аврагддаг вэ? Дорд болсон хүнийг аварж өгнө. Дүүл үнтэй адилхан ажилчин болгож дуудахтаач дорд нэг нь дуудаад ажилчнаа болгодог. 1-р Петр 5:6 дээр энд Бурханы хүчрхэг мотрын дор өөрсдөө даруй байлгах. Тэгвэл Бурхан зохистой цаг та нарыг өргөмжлөнө. Бурханы хүчрхэг мотор гэсэн байна. Бурхан чуулган дотор байгаа. Бурханы хүч чадал нь ажиллаж байгаа. Бурханы ариун сүнс ажиллаж байгаа. Даруй бай. Тэгвэл зохистой цаг та нарыг өргөмжлөнө. Хэрэглэх болно. Даатгаж авсан ажилдаа итгэмжтэй байгаа хүнийг дуудаад ажилчнаа болгодог. 2-р Тимот 2:2 дээр олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсээ чи итгэмжит хүмүүст даатга. Итгэмжит хүмүүс гэсэн баг. Бурхан яагаад Авраамыг дуудсан бэ гэвэл Нехемиас тэр харуул тэрээр итгэмжтэй байсан учраас Бурхан түүнийг дуудан хэрэгэлсэн гэж гарч байна. 22 дугаар эшлэл байна. 22-ыг хамт уншийе. Би мөрөн дээр нь Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хинч үл хаан, түүнийг хаахад хинч эснэ. За энд Илиакимд
Элиакимийн тухай хэлсэн байгаа. Давидын гэр бол аврагч ирэх тэр гэр. Давидын гэрийн түлхүүрийг түүний мөрөн дээр тавина. Тэгэхээр түүнд эрх мэдлийг өгнө гэсэн үг. Тэрээр нээхэд хинчүүл хаана Элиаким нээх юм бол хинч хааж чадахгүй. Харин хаах юм бол хинч нээж чадахгүй. Тэгэхээр үнэхээр харьцангуй тэр хүч чадлыг олж авсан байгаа. Бурхны хэлж байгаа. Бид нэр эндээс бодох зүйл маань энэ Элиаким Есүсийн дүрм. Есүс бол Бурхан Элиакимд Давидын гэрийн тэр чухал ордны даамал гих эрх мэдлийг өгсөн шиг цорын ганц хүү Есүс Христтэй бүхий л эрх мэдлийг даатгаж өгсөн байна. Тиймээс Есүсийн дахин амьсны дараа Матай 28:18 дээр Есүс дөхөж ирээд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн гэсэн. Есүст бүх эрх мэдлийг, тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг өгсөн. Тиймээс Исая 9 дээр Есүсийн тухай хэлэхдээ засаглал түүний мөрөн дээр байж гэсэн байгаа. Есүсийн мөрөн дээр засаглал байгаа юм. Бүхий л эрх мэдэл түүнд байгаа. Онцгойлон амийн эрх мэдэлч түүнд байна. Үхлийн эрх мэдэл, шүүлтийн эрх мэдэлч Есүст байна. Амьлуулах, өхүүлэх тэр эрх мэдлийг өгсөн байна. Элиаким Давидын гэрийн түлхүүрийг бариад түүнийг нээвэл хаах хүн байхгүй. Хаавал нээх хүн байхгүй байсан шиг амийн түлхүүрийг авсан нэгэн бол Есүс юм аа. Тит 3:5 дээр харин өршөөлийнхөө дагуу шинтгэлийн угаал ба ариун сүнсний шинжиллээр аварсан юм. Хүн аврагдана гэдэг нь зөвхөн түүний өршөөлийн дагуу аврагддаг. Бурхан өршөөлөө үзүүлж ийж аврагдана. Хэрвээ тэрээр өршөөлөө өгөхгүй бол аврагдаж чадахгүй. Үлс 16 дээр Густаво худалдаадаг Лудия Бурханы үгийг сонсоод эзэн түүний сэтгэлийг нь нээж Паулын үгийг ойлгуулсан баг. Тэгэхээр эзэн сэтгэлийг нь нээж өгч Паулын үгийг хүлээн авсан байна. Бурханы үг гэж хүлээн авсан байна. Бид бүхэн аврагдсан байгаа маань Бурхан надад өршөөлийнхөө түлхүүрээ Давидын эрх мэдлэр надад амийн түлхүүрээр нээж өгсөн учраас би аврагдсан байгаа. Үнэхээр талархав шүү дээ, тийм үү? За тэгээд үхлийн хөгсдийн орны хаалгач байдгаа гэсэн баг. Илчлэл 1:18 дээр харах юм бол амьд нэгэн мөн би үхсэн гэвч харагтун би үеийн үед амьд өгөөд надад үхлийн ба хөгсдийн орны түлхүүр бий. Есүс ганцхан амийн түлхүүрийг аваа зогсохгүй үхэл ба хөгсдийн орны түлхүүрийг ч Есүс авсан баг. Эрх мэдлийг авсан. Тэгвэл бидний бодож үзэх зүйл нь Есүст байгаа тэр түлхүүр, тэр эрх мэдлийн түлхүүр түүнийг чуулганд даатган өгсөн байна. Хэн гэсэн бэ? Чуулганд даатгаж өгсөн. Есүст байсан тэр эрх мэдэл нээвэл хаах хүн байхгүй, хаавал нээж чадах хүн байхгүй. Тэр амийн эрх мэдлийг чуулганд даатгаж өгсөн байна. Чуулганд маань даатгаж өгсөн. Тиймээс Библи Матай 16 дээр 18 байгаа. Би мөн чамд хэлье чи Петр энэ хадан дээр би чуулгадаа босгох бөгөөд түүний үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбон тэр нь тэнгэр толбогдно. Газар дээр юуг тайлан тэр нь тэнгэр тайлагдах болно гэв. Чуулган даатгсан байгаа юм. Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг та нарт өгнө гэсэн зөвхөн шавнартай хэлсэн үү? Зөвхөн элчнэл хүлээн авсан уу? Аврагдсан Бурхны бий болсон чуулган хүлээн авсан. Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг авсан. Сайн мэдээг дамжуулаад сайн мэдээг ойлгоход нь туслах юм бол тэр хүнд нэгдэж Тэнгэрийн хаанчлалын түлхүүрээр нээж өгнө. Аврагдсан хүнд юу байгаа вэ гэхээр мэдлэгийн түлхүүр байгаа. Дотрыг нэгээд үзэх юм бол ариун сүнсээр дүүрэн байгаа юм. Бид нэр сайн мэдээг ухаарсан. Тиймээ сайн мэдээ нь юу вэ гэдгийг бид нэр сайн мэднэ.
Тэгээ бусдаж болсон үнийг нь ойлгуулад өгөх юм бол бас тэр хаалгыг нээж өгөх юм бол аврагдаж чадахгүй хүн аврагдаж чаднаа. Тэгэхээр мэдлэгийн түлхүүр гэсэн Луг 11-ийн 52 дээр хуульчид та нар зодгүй. Та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө ордоггүй, тий бас тийш орох гэсэн хүмүүст саад болдог гэсэн мэдлэгийн түлхүүр гэж хэлж байгаа. Нэвэл хаа хүн байхгүй, хаавал нээх хүн байхгүй. Энэ сайн мэдээний Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг чуулганд даатгсан байгаа. Энэ чуулганд харьяалалтай, хамааралтай аврагдсан ахан дүүс хүмүүст энэ мэдлэгийн түлхүүр бас өгөгдсөн байна. Бид нар яах ёстой вэ? Бид нар хариулахад бэлэн байх хэрэгтэй. Эзэн итгэмжит нэгэн нь болж гэрчин болсонтой адилхан бид нэр тэр эзний амийг авсан. Бид нар тэгвэл тэр эзнийхээ араас дагаад хүний амийг сүнсийг аврахын ажилд мэдлэгийн тэр сайн мэдээний түлхүүр бидэнд өгсөн учраас бид нар бэлдэх ёстой. 1-р Петр 3:15 дээр Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандин харин доторх найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дүлгөөн бүхэл хүндэтгэлтэйгээр хариул гэсэн. Тэгэхээр биднэрт түүнд бэлдэх ёстой хариуцлага байгаа юм аа. Хэн бэ? Бүгдээрээ юм аа. Бүгд. Чуулганд даатгсан, аврагдсан ахан дүүс бидний хүн нэг урд даатгсан байгаа. Бас олон тохиолдолд бид нар номлогч нарт дээр пастор дээр оролцох гуйдаг шүү дээ. Гэхдээ өвхлийн өмнө номлогч нь ирэх боломжгүй. Ийм үед цор ганцхан хүн л сайн мэдээд харах боломжтой. Аврагдсан хүн ганцхан бий байлаа. Ийм үед би хэлэн шүү дээ. Өөр хэн хэлэх вэ? Хүнд даатгах цаг байхгүй. Тэгэхээр бэлэн байх ёстой. Бүхий л хүмүүс шаардлага гарвал хийж чаднаа. Гэхдээ энгийн үед бол мэдээж бэлтгэгдсэн хүмүүс хийх нь сайн тийм ээ. За тиймээс энд 22 дээр Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хинч улхаан, түүнийг хаахад хинч иснэнэ гэсэн. Энэ Илиаким бол Есүсийн дүр юм. Бас Есүсийн ариун сүнсийг авсан итгэгч нарын дүр. Чуулганд даатгсан, аврагдсан бид бүхэн даатгсан байна. Би энэ чуулганд холбоотой байх үед тэр түлхүүрийг хэрэглэх боломжтой. Одоо тэр цугларалтын газар яагаад цуглаж байгаа вэ? Тэр их мэдлээ хэрэглэхийн тулд тэр түлхүүрээ ашиглахын тулд цуглаад сайн мэдээг тарааж байгаа юм. Тэгээд энэ Илиаким гэдэг нэг хүнээр олон үр нөлөөг үзүүлсэн. 23-24 байна. Би түүний хатуу газарт гадас шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнти болно гэж хэл. Эцгийнх нь бүх алдар хүнд түүн дээр өлгөөгдөн. Үр хойч буюу аягнаас варсав хүртлэх жижиг сажиг савнж бүгдээрээ түүний дээр өлгөөгдөнө. Энэ үгээр дамжуулан Илиаким гэх энэ хүний нөлөө ямар агуу байсан бэ гэдгийг харуулж байгаа. Энэ Илиаким Есүсийн итгэгч нарын дүр төрх. Тэгэхээр энэ итгэгч нарын дүр төрх нөр нөлөө үнэхээр агуу гэдгийг хэлж өгч байна. Нэг газар хатуу газар ингээд хадаас чангахан шиг зоочсон байна. Тэгвэл олон зүйлийг өлгөнө. Энэ хадаас хэр зэрэг бат бөх гүн зоогдно. Тэр чинээгээрээ илүү хүнд зүйлийг дааж дийлнэ. Өлгөж чадна. Илиаким гадас шиг гүн зоогдсон байх үед эцгийнхэн гэрт алдрын сэнтин болно гэж хэлсэн байгаа. Тэгээд ваар сав хүртлэх жижиг сажиг савн хүртэл түүн дээр өлгөөгдөнө. Илиаким гэх энэ хүн ерөөсөө энэ цор ганцхан Израильд агуу итгэлийн нөр нөлөөг үзүүлсэн. Хүмүүсээ итгэгч хүн үнэхээр зүгээр байх юм бол хэсэгтээ өөрийнхөө нөлөөг үзүүлнэ. Дүүрэгтээ бас нөлөөлнө. Залуу хүн өөрийнхөө залуучуудын багтаа нөлөөлнө. Тэр бүсдээ бас нөлөөлнө. Нэг хүн л бат бөх байхад чуулганд тэр чигээр нөлөө үзүүлж чаднаа. Нэг хүн баттай байхад тэр чуулганд бүгдэнд нь нөлөөлөх боломжтой юм аа. Бид бүхэн бат бөх байх ёстой. Тэр хадаас хананд бат бөх зоогдсон шиг итгэгч хүн үнэхээр тийм баттай зоогдсон байх үед л тийм байх болно. Тэгвэл хүн яаж тийм баттай болох вэ? Хоёрхан зүйл байна. Нэг нь чуулган дотор үгээсээ тэр үр шимээ авч явах ёстой. Үгээр дамжуулан өсөх ёстой. Бас нөгөөх нь бидний амьдрал донд янз бүрийн тэр зовлонгоор дамжуулан илүү дорд болж, боолчлогдож
дасгалжуулагддаг бахнэ. Дасгалжуулагдаагүй хүн бат бөх болж чадахгүй. Зовлон бэрхшээл дунд илүү баттай болж сайн нүр нөлөөг үзүүлэхэд тусалдаг бахнэ. Авраам гэх нэг хүн бат бөх болох тэр үед Авраам өөрийнхөө гэрийнхэндээ мөн гэрт нь өссөн 318 тэр хүнд тэдгээр хүмүүст нөлөөллөг үзүүлсэн. Тэгээд итгэл нь Библиэлд бичигдэж одоо хүртэл Библиэр дамжуулан энэ ертөнцийн нөлөөлсөөр байна. Тэгэхээр энэ Авраам гэдэг нэг хүний итгэл ямар агуугаар нөлөөлж байна вэ? Тэгвэл би гэдэг хүн Бурхны сайн нэрвийн хувьд тэр сайн нөлөөллийг үзүүлж чадаж байвал бүр агуу их нөлөөллийг үзүүлэх боломжтой юм. 25-ыг бүгдээрээ хамт уншия. Төг төмдийн эзний тунхагсан ёсоор хатуу газарт хатсан гадсыг зайлуулах өдөр ирнэ. Тэр хугарч унахад дээр нь өлгөгдсөн ачаач тасарна гэж эзэн айлдсан билээ. Энэ үг бол Илиакимийн тухай хэлсэн үг биш юм шиг байгаа юм. Илиаким улсынхаа аюултай тэр цаг үед итгэлийн хувьд бат бөх байж Давидын гэрийн тэр аврагчийн төлөвлөгөөнд донд их том үүргийг гүйцэтгэсэн. Одоо цаг хугацаа өнгөрөх юм бол Илиаким өхөн, цаг хугацаа өнгөрөх юм бол Израилийн дан Илиаким шиг тийм бат бөх хадаас шиг хүн гарч ирж чадахгүй гэсэн байна. Тэгээд эцэст нь угаасаа Вавилонд эзлэгддэг тийм үү? Манай сүүгэл чуулган дотор бас энэ олон бусад чуулганууд дотор үнэхээр нэрвийн хувьд хан зогцсон гадас мэт эзэн дотор үгэн дотор Бурхны үгэн дотор баттай суурлагдсан тэр Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвүүд олон байгаа. Тэгж чадахгүй байгаа хүмүүс нь гарцаагүй тийм байх ёстой. Би Шимна шиг хорон муу нэр болох уу эсвэл Илиаким шиг тэр сайн нэрвийн замаар явах уу? Бид бүхэн сэтгэлдээ шийдээд тэр замаараа явах ёстой. Залбирцгаая. Бурхан минь талархаж байна өнөөдөр бидэнд эрхэм үнэтэй цагийг өгч түүхэн донд байсан хоёр хүнээр дамжуулан нэрвийн сургамжийг авах нэгүслийг өгсөнд талархаж байна. Бид бүхэн аврагдсан хүний хувьар Бурхны олон төрлийн нэгүслийг хүлээн авсан нэрвүүдийн хувьар сайн нэр болоход минь хүн булганыг удирдах туслаарай. Эзэн танд бүхнийг даатан найдаж байна. Чуулган дотор төлөвлөж байгаа олон ажлууд донд эзэн та хамт байж Бурхан таны ажлыг эзэн та өөрөө биелүүлэн Бурхан танд магтаал алдар эргэн очиосоо хэмээн хүсэж байна. Бидний хүнийг үрийг эрхмээр хэрэгжилж өгөөрэй. Эзэн таныг ирэх өдөр хүртэл Илиаким шиг сайн нэрвийн хуваар амьдарч байгаад эзэн таны юм зогсоход туслаарай. Биднийг аварч өгсөн эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.